За манай улсад бол 18-аас 25 насны залуучууд цэргийн албанд татагддаг гэдгийг та бүхэн мэдж байгаа. За энэ насны залуучуудын эрүүл мэндийн байдал нь бол тэдний цэргийн албанд тэнцэх, өөргөө нэр төртөө биелүүлэхэд шууд нөлөө үзүүлдэг. За гэвч сүүлийн жилүүдэд бол эрүүл мэндийн шалтгааны улмаас цэргийн албанд тэнцэхгүй байх нь бол нэмэгдэж байна. За эдгээр шалтгаануудыг дурдах юм бол зүрх судасны өвчлөл, хоол боловсруулах эргэтэн тогтолцооны өвчлөлүүд, за ослын эмнэлгийн шалтгаанд өвчлөлүүд, хараа шүдний эмгэг, сэтгцийн өвчин, за сэтгэл зүйн хямрал зэргээр хасагдах нь бол нэмэгдэж байна. За эдгээр өвчлөлүүд бол дийлэнх нь урьсан сэргийлэх боломжтой. За бага наснд нь эрүүл амьдралын хэм маягийг хэвшүүлэх, биеийн тамир спортоор тогтмол хичээллэх, хоол тэжээлийн зохистой хэрэглээ, арх тамхинаас татгалзах зэрэг нь залуусын эрүүл мэндийг хамгаалах энгийн ч гэсэн үр дүнтэй алхам байдаг. За цаашид эрүүл мэндийн шалтгаанаар тэнцээгүй залуучуудыг бүртгэн авч сумын засгийн даргын тамгын газар болон анхан шатны эрүүл мэндийн төвүүдтэй хамтран ажиллаж эрүүлжүүлэх төлөвлөгөөний дагуу эмчилгээ эрүүлжүүлэхийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. За 2025 оныг батлан хамгаалах яамнаас Эх оронч Монгол их сэргэлтийн жил болгон зарсантай холбогдуулан за эрүүл мэндийн яам болон за Сүхбаатар аймгийн хувьд бол цэргийн штаб эрүүл мэндийн газартай хамтран ажиллаж цэргийн насны залуучуудыг эрүүлжүүлэх, эрүүл амьдралын зөв дадал хэвшил сургах чиглэлээр бол нэлээдгүй ажлыг зохион байгуулж байна. За мөн цэрэг татлагын товчооны эмч нарт зориулсан сургалтуудыг зохион байгуулж байна.